эмэгтэй финалийн бас зураг тоглолт бидний хүлээж байгаа. За улиралд 2 баг 2 удаа уучраад харахад 1-1 гэсэн амжилттай байгаа. За 80 тулаг хамгаалагч ардаа өргөцсөн будагтай тайлбар хэмжүүлсэн Брайс Джонсон цэгмүүд оруулсан авлаа. Тэгээд тоглолтыг маш сайн эхлүүлдэг. Дарахын мэдээс за Брайс Джонсон ч гэлтгээр багаараа тоглолтыг төгсөх чадвар таараа байгаа да. За зургууд биш тойрж гарч ирсэн хэдэр жавхлан гар дээрээс аваад Брайс Джонсон зай гараад ирсэндээ ховлын зай шидэлтэн амжилттай болсон. За Бен Стивенс тоглоог авсаа. Тулаг зөрөөд орсон гой бөмбөгөө нуусан. Хэцүү байдлаас үсгэж чадсан шүү. Даш учрын эсрэг. За зүүндээс саад нэг тохиж өнгөрөөгөө дундын зай шидэлтэг үүсгэсэн. Гоё шидэлт байлаа. За тоглоом 3 секунд байгаа. Мөнх өдөр аваад нэг контактлаа шийдсэн үзрэлтэй шидэлт нь оновчтой боллоо. Онооны харьцаад Джонсон өөргөө суулж чадсан шидсэнгүүд догчлоо. Хэцүү байдлаас явуулсан. Бенжамин Стивенсийн гарыг давуулсан. Хөдөлтөө бас дарахын найтад дахиад нэг бас тоглолт байгаа гэдгийг санах хэрэгтэй. Инх тэмүүлэн хөөргөө явуулсан. Тоглох хуваартай байна. Идэрж авахлан холын зай шидэлт нь оновчтой болсон. Гон амжилттай болоод байгаа харагдаж байна да. Мөнх өдөр эргэсэн, догсон мөнх өдрийн төгсгөл хүчтэй байсан Бенжамин Стивенс нэмчлээ. Маш ивгүй тэмүүлэн. За зүүндээс саад холын зай шидэлтийг гүйцэтгсэн. Инх тэмүүлэнгийн 3 онооны шидэл цагт унсан. Тамирчдын нөөц тааруу те. Идэрж авахлан катигэд гүйсэн өөрийгөө их гой суулчлаа. За биеийн хөдөлгөөнөөр Инх тэмүүлэн 2 дараалсан 3 оноо шидэлт амжилттай болсон. Ховын 8 дахь оноо. Мөнх цолбоо зүүндээ дайраад явсан доор дахиад нэг илүү дамжуулт өгөөд Балжины будагтай талбайгаас 2 оноо авч байна. За бүрөвд орж. Заагаад Стивенс дөгж байна. Завжнаас шидэлт нь унсан. За Бен Стивенс. За инх тэмүүлэнд өгж байгаа юм байна. 5 секунд. За нэг эсрэг нэг татаад шидэлт явуулсан. Нэг тэмүүлэнгийн шидэлт унсан. Тооны харьцаа 23-23. Эсрэгээрээ Дарахын найтаас Антони Нельсон Педро орж ирсэн ч их хэл чимээгүй байсан да. Брайс Джонсон Бен Стивенсийн гарыг дагууллаа. Таслан тойроод явсан зүүндээ залаад гараад ирсэн нэмээд овтлцоо. Сая бараг санчир гараасаа бөмбөгийг алдчих шиг болсон. Энэ тоглолтын дээрээс довтлохны орлого хийгээгүй байгаа. Гой дамжуултыг доор содон жамсад суулалсан довтлох амжилттай. За Дарахын найтын эсрэг багийн будагтай талбай Брайс Джонсон нэг тохиж өнгөрөөсөн будагтай талбай хавуулсан байсан. За шууд Нельсонд атгуулсан. Маргадын эсрэг Антони Нельсон зангасан хэцүү байдлаас довтлуулсан гихтээ самбартаад унчлаа. Энэ үзэгчтэй тоглосон юм. Санчрын цэцсэн мөн. Түүнээс шоноо авалт байдгүй да. Антони Нельсон Маргадын эсрэг Инх амрыг хурдаар илүүрхээ зөрөөд орсон ямар гоё ухаалаг тоглолт вэ. За хамгаалагчдыг өөр дээрээ. Джонсны эсрэг тойроод гарсан, аргалсан, далсан довтлогоо амжилттай. Маргаад за зүүндээ нүүрэн шугам даагж ороо цагны нөгөө талаас оноотой дэрүүлж байгаа. Араас нь Бен Стивенс 9 оноотой байгаа. Нельсон татаа шидсэн, шидэл загирт дунлаа. Идэрж авахлан хамгаалагч хөл алдаад унсныг анзаараад ямар гоё довтлогоо явуучваа. За инх амрыг хором гүлгүүнээр их гоё аргалсан Брайс Джонсонгийн довтлогыг тооцсон. Нэмэлт шидэлтийг гүйцэтгэв. За хэрвээ ингэ шидэлт орох юм бол өрөөс нь 10 секундын хугацаа. За Санчир холын зай шидэлтийг гүйцэтгсэн. Загаанбаатарын Санчир. Эхний хагас бол тун онцгой тоглолтыг идэрч авахлаа үзүүллээ. Нельсон Брайс Джонсон дэгхгүй суулаад гэсэн өөр дөрөө 3 хамгаалагч. Эсрэг багийн бүс рүү ороод ирсэн 3 хамгаалагч өөр дөрөө татсан да. Санчир суул шийдсэн. 3 он шидэлт амжилттай. За эргээд Нельсон ардаа гоё дамжуулт өгсөн Брайс Джонсон алдаатай төгсгөл амжилттай боллоо. За энэ хоёр тоглогчийн ослол үнэхээр дийлдэхгүй нэ. Довтлогоо алдаж байна. Пүрэв дөржин дамжуулт Санчир аваад шууд шийдсэн да. Загаанбаатарын Санчир өнөөдөр шидэлттэй байна. Энэ залуучс үнэхээр гоё. За Балжин нэмийг суул орхичжээ. Сая урагшаа гараад ирсэн байсан идэрж авахлан дээр хамгаалалт 10-аас 5. За чөлөө шидэлт өртөө нэгийг алдсан байгаа. Тулгыг хараад гоё дамжуулт гаргаад өгсөн. Шидэлт унж байна. Ирсэн байна. Доор Стивенс төгсөн. Дахиад нэг илүү дамжуулт. Мөнх өдөр шидэлтний удаа оновчтой болсон. За хамгаалалт ирчин да. Суул тоглогчийг хараад өгсөн. Санчирын 4 дахь голын зай шидэлт унлаа. Дараа өргөөл хаачж байна. Мөнх өдөр суларсан суул шидэлт оновчтой. За 8 секундээр
Тэс 3 дугаар үеийн төгсгөл дээр бол Металлын залуучууд сайн тоглолтыг үзүүлж оноог ойртуулад улмаар 4 дугаар үе дээр хожил авсан. Төлбөр боллоо. Джонсон. За намхан хамгаалагчийн өдөөс нуруугаар илүү ирэхэд 2 оноог авч байна. За зүүндээ өдөлсөн маш гоё үлийн ажиллагааг үзүүлсэндээ Bryce Johnson гаргалсан. Үнэхээр сэрэг байлаа. Nelson доор бөмбөө нуугаад доорсон довтлох амжилттай. Сябагийн 60 Samsung TV гэх мэт олон бэлгээ хийсэн. Болох боломжтой. Маргад баруунда дайрсан. За бодтой бай. За зөрөө дурагшаа өснөж болох Сумья Озрын төгсгөл оновчтой болсон. За ийм контакттай хэцүү төгсгөлийг бол Сумья Озр асуудалгүй төгсгдөг. Ингээд за дундаас зай гаргаад шийдсэн Энтони Нельсон 2 оноо. Энтони Нельсон Хавд орш урдан тоглоом. За маргадыг өнгөрөөцсөн. Цагиран дээрээс хүчтэй нэгэн төгсгөлийг хийсэн. хэмжүүлсэн дөрөвдөө орж дайраад орсон. За хөнгөн төгсгчлөө. За энэ дээр нь чадлаад Оффанеску дуусч байгаа. Санчер шидэлтэн дээр гар буулгасан бөмбөг салгаад авсан. Маргад Нельсонгийн эсрэг зүүндээ хөнгөн хүчин төгсөглөө. Дархан Юнайтед баг энэ үйлрлийн бас 10 дахь хожлоо. Одоо ойрхон байна. Хадгалагдсаар Дэлхийн үндсэн цагийн төгсгөл рүү ороод ирсэн. Идэрч авахлан бөмбөг таслаад 2 оноо авлаа. Гол тамшиг сайн хамгаалсан. За энэ удаа ээлжид бөмбөг таслалт дурагшаа. Нэг ашигтай дамжуулт тэрийг Энтони Нельсон өөртөө самбардж нэгээр хаяад төгсөглөө. За ингээ Металлаас бас довтлохгүй юм байна. Өнөөдрийн тоглолтын ингээд үр дүн нэгэнтэй ойлгомжтой болж байна үзэгчтэй. Дархан Юнайтед баг улирлын 10 дахь хожлоо авч 10 хожил 16 хожигдолтой болж байна. За гаавлаг цэцгэлжүүлэгчийн байр суурь. За тэгээд багийн хүслэгтийн байрлал ерөөсө бүх зүйлэл үнэхээр хэцүү болчлоо ингээд. Тоглолт өндөрлөлөө үзэгчдээ Дархан Юнайтед баг улирлын 10 дахь хожлоо авснаар 10 дугаар байран дээр 8 дугаар байран дээр хэвээр үлдэн. За гэхдээ тэдний хувьд бол эсрэг доор бичиж байгаа хоёр багаас 3 хожлын зөрүүтэй. Ер нь бол плей-оффод одоо үлдэх орох ирэхээ бараг л халаасалчлаа гэж хэлэхэд бол буруудахгүй баг. Харин өрсөлдөгч биш л Металлагийн хувьд плей-оффын өрсөлдөөнөөс инхүү гарлаа. Одоо харин тэдний хамгийн том зорилго 9 дугаар байранд үлдэхэд болж үлдсэн.